За сайн байцгаана уу? За хоёулаа чинь жилийн өмнө баг юу яалаа тий? Сургалтын Аа. соолоо. Тий. Тийм. За манай сургалтын цус их хөөрхөн охин байгаа. Тэгээд бид хоёр төгсөгчдийнхээ уулзалтаар уулзаад тэгээд гарсан өөрчлөлтийнхаа тухай ярилцаж байна. Надад эхнээс нь ямар ямар өөрчлөлтүүд гарснаа яриад өгөх боломж байна уу? Хоёулаа ном уншихаас эхэлсэн тий? За. Би яг жилийн өмнө болохоор ном уншмаар байдаг байсан. Яа тэгвэл би ном унших бол их дуртай байхгүй юу? Гэхдээ Мгм. ингээд яг унших гэхээр ингээд анхаарлаа сайн төвлөрүүлж чадахгүй ингээд юм уншиж байгаа л өөрийн бодогдоол тэгэл эсвэл уншиж байгаад ингээд юм бодохгүй байж магаад нэг амар хоосон байгаадсан. Тэгээд номоо сайн ойлгож чадахгүй байсан байхгүй юу? Анхаарлаа сайн хандуулж чадахгүй болохоор. Гэтэ Мгм. одоо болохоор би яг энэ сургалтанд суусны дараа нь би яг дахиад ном авч уншия гэж бодоод шинээр нэг Мгм. ном авч уншаад тэгээд тэр ном нь надад амар их таалагдсан хгүй юу. Яагаад гэвэл ингээд одоо яг утга нь амар их уншиж иж ойлгох хэвээр. Яагаад гэвэл Мгм. энэ утга нь болохоор юмны ард нуугдсан ч гэх юм уу яг амар олон дахин уншиж иж яг утгыг ойлгодог байсан. Тэгээд би уншаад л байсан болохоор амар дуртай болсон. Мгм. Тэгээ тэрнээсээ болоод би өөр олон ном уншаад тэгээд ном уншихад амар дуртай болсон байгаа. Тэгээ одоо яг Мгм. жинхэнэсээ номоо яг сайн ойлгож чаддаг болсон. Тэгээд Мгм. илүү уншихад ер нь илүү таатай байгаа. Мгм. Өөр өөрчилж чадсан зүйл маань юу байгаа вэ? Тэгээд ер нь юмд анхаарлаа сайн хандуулж чаддаг болсон. Одоо Мгм. хичээл хичээл дээр хүртэл би яг өмнө жил яг эхний үлрэлтэнд л гэхэд яг өмнө жилийн энэ хугацаанд болохоор би нөгөө зуны амралтаар байсараад яг хичээл эхлүүлсэн чинь ерөөсөө ингээд анхаарлаа хандуулж чадахгүй ингээд амар хэцүүс ахгүй юу. Тэгээ миний Мгм. шалгалтын дүү үед дээр ерөнхийдөө жоохон муу гараад, таарууд уу гараад тэгээд яг өмнө жилийн яг одоо гарах дүнгийн хувьд бол ерөнхийдөө таарууд уу гарцсан. Гэтэ би яг Мгм. хичээлдээ бол дуртай байсан. Тэгээд яг ойлгох үед ойлгочдөг байсан. Гэтэ ингээд шалгалт шүүдлэг одоо яг анхаарлаа хандуулах хэрэгтэй юм дээр ингээд ерөөсөө өөрийн бодогдоод дутуу хийчихэд идэх байсан байхгүй юу? Гэхдээ Мгм. одоо болохоор би яг энэ жилээс эхлээд яг анхаарлаа илүү яг жигд хандуулж чаддаг болоод тэг шалгалт шүүдлэг гэрийн даалгавар эдэр дээр ер нь дутуу хийхэ болцсон байлээ. Тэг манай багш нар хүртэл анзаардсан байлээ. Тэгээ Мгм. намайг бас надад хэлээд тэг би яг Мгм. тэрэндээ бүр өөртөө бас бахархаад байгаа. Мгм. Тэгээ бас унтаж чаддгүйс ахгүй юу өмнө жил Мгм. Мгм. ингээд өвөл мөвөл болоод тэгж ах чинь ингээд бол нэг унтах хэрэгтэй байхад ерөөсөө ингээд унтах гэхээр би бол энэ орондоо ихт ордог байсан. Тэгтээ унтах гэхээр ерөөсөө өөр юм бодогдоод тэгээ Мгм. ингээд өөрийн бодогдохгүй маа гэхэд ерөөсөө ингээд амар хэцүү ингээд тухгүй санагдаа ч юм уу ерөөсөө унтах чаддгүйс ахгүй юу. Мгм. Тэгээ болохоор би ингээд одоо чанга амьсгалаад тэгээ амьсгалаа Мгм. ингээд сонсоод тэгээд Мгм. ингээд арай тайван болоод арай орон дээр ч илүү тухтай санагдаад Мгм. тэгээд тэрнээс болоод ер нь эрт унтаж чаддаг болсон. Одоо би нэг 9:30 юм уу гээд орондоо ороход нэг 9:40 гээл унтчихдаг болсон. Гэтэ би яг Мгм. өмнө жил болохоор нэг 9 мэс гээд орондоо ороход бараг 10 хүртэл унтахгүй ээждэг байсан. Тэгэл ингээд унтаж чадахгүй болохоор уцаа майжаал тэгэл уцаа буцаж тавиал тэгэл унтах гэж үзээл тэг ерөөс чадахгүйсэн чинь яг ингээд арай илүү унтаж чаддаг болсон мөлий. Мгм. Тий. Тэгээ өглөө болохоор яадаг байсан бэлээ хоёулаа чинь. Өглөө болохоор би ингээд ерөөсөө сэртэл ингээд яарал тэгэл ингээд нөгөө унтаагүй болохоор тэгээд бас ерөөсөө яарал тэгэл юмаа дутуу ийл юмаа мартаал тэмдрэж мартаал үзлээж мартаал өглөөний цагаач ууж чадахгүй байдгүйсэн. Гэтэ Мгм. одоо болохоор би арай эртэж унтдаг болсон. Тэгэл арай ч тайван болсон ч юм уу хаашийн. Тэгээд арай нэг Мгм. эртсэрж мэрэж чаддаг болсон. Тэгээ одоо өглөө болохоор нэг юм уушаа гарчдаг болсон. Тэгээд Мгм. өглөөний цайгаа идээд арай нэг өдрийг арай гоё эхлүүлдэг болсон. Тэгээ нэг ядархаа болцсон. Өмнө жил Мгм. болохоор бүр амар ядраад исэн. Ерөөс ингээл сургууль хичээлээс орж ирэл тэгэл унтаал. Тэгэл унтангуудаа даалгавар хийх хэрэгтэй гэж шүн дунд сэргээл тэгээ шүн дунд даалгавраа гээл үүрээр хийгээл тэгчихэл Мгм. тэгээд үүрээр хийцэн болохоор тэгээд өглөө сэрч чадахгүй тэгэл хоцрол. Тэгээд идэг ус арай Мгм. гайгүй болцсон. Арай
тайван ер нь тийм амьдрал арай гоё болсон шүү дээ. Арай Мгм. сааламжтай, арай өөрт тухтай байдаг болсон. Тэгэхгүй ингээд юм болгоны нэг секунд минутанд нь тулгаж хийгээл тэгэл нэг амар хэцүү байгаад идэг байсан чинь харин одоо Мгм. тэгэхээр болцсон мөлий. Мгм. За би чамтай өшөө илүү ажилламаар санагдчихлаа. Тэгээд өшөө илүү Мгм. чамд гоё боломжуудыг бас нээж өгмөр санагдчихлаа. Мгм. Тэгээд чи бас өөрөө маш их хичээл зүтгэл гаргасны үр дүнд л чи өөрөө өөрчлөгдсөн. Тэрнээс биш Мгм. би чамд зүгээр л арга замыг зааж өгсөн болохоос биш одоо Мгм. хинч хэнийг өөрчилж хэнийг ч өөрчилж чадахгүй байхгүй. Тэрхүү өөрөө л өөрийгөө өөрчилдөг. Хүсвэл өөрчлөгдөж байгаа. Тийм учраас чамд маш том баяр хүргэе. Чи хийж чадсан байна шүү. Баярлаа. Тийм аягүй сайн тууштай байж чадсан байна. Би бас чамд Танд бас баярлаа. өглөөний баярлаа. Би чамд өглөө хийх тасгал зааж өгөө. Өглөө өшөө За. илүү анхаарал төвлөрүүлэх тасгал. За. За. За ингээд өглөө ингээд сэрлээ. За ингээд чи ингээд өглөө за сэрүүлгээр сэрж гин үү, өөрөө сэрж гин үү. Ингээд сэрээд нүдээ нээлээ. Тэгээ одоо сэрээд хүн чинь нүдээ нээ штэ тий. За Мгм. нүдээ нээнгүүтээ хөвтөж байгаа ороо мэдэрнэ. За ингээд Мгм. толгоон доор байгаа гэрээ мэдэрнэ, хүнчлөө Мгм. мэдэрнэ. За тэгээд дулаахан байна уу, температурыг мэдэрнэ тийм ээ. За тэгээд ингээд босохдоо хүнчлөө ингээд сөхөд Мгм. хүнчлөө ингээд сөхөж байгаагаа мэдэрнэ. Хүнжил ингээд сөхөнгүүт бас багч зэрэг дуу гарч магадгүй. Тэр дуун дээр анхаарлаа төвлөрүүлж болно. За За. тэгээд нөгөө гарт чинь одоо хүнчлөө нээхээр чинь гарт чинь бас хүнжил чинь баригдаж байгаа тий. За Аа. тэрийг бидэрч болно. За ингээд газар ингээд буухаар тавчгаа өмсөж гин үү эсвэл хевсэн дээр гიშгэж гин үү тэр тэрэн дээр бас анхаарлаа төвлөрүүлээд тэрийг мэдрэх гэж хичээнэ. За Мгм. тэгээд ингээд алхаад 0 ордгийм үү те Мгм. шээдгийм үү за ер нь бол хүмүүс босоод ихэвчлэн 0-ийн өрөө ордог тийм ээ. Мгм. За тэгээ шээх үедээ шээж байгаа дуугаа сонсч болно. Гарч байгаа тэр температурыг нь бас мэдэрч болно. Тэгээд Аа. усаа татаад Мгм. тэр ус татж байгаа чимээг бас сонсож болно. За тэгээд шүдээ угаахдаа оогоо шүдэн дээрээ тавьдаг. Тэгэнгүүтээ шүднийхээ оог үнэртэж болно. За тэгээд Мгм. амандаа хийгээд амталж болно. Тэгээд Мгм. шүдээ угааж явахдаа тэр шүдний сойз одоо яг шүдний чинь хилэнд чинь хурж ийн үү, шүдэнд чинь хурж ийн үү гэдгийг мэдэрч болно. Тэгээд ингээд Мгм. сойзтохоор нөгөө чимээ гарч байгаа тэр чимээн дээр анхаарлаа хандуулж болно. За тэгээд үсээ самнахад хүртэл чимээ гардаг. Тэгээд тухайн үед чинь бас янз бүрийн бодлоод орж ирнэ. Тэ? Би бас Мгм. өнөө өглөө яг ингээд бас асгалаа хийж яхад за өнөөдөр төгсөгчдийн хаваалцалтан дээр юу ярих вэ? Энийг ч ярих уу, тэрийг ч ярих уу гэл энийг ч хэлээд өгчөө, тэрийг ч хэлээд өгчөө гэж санаа зовж байгаа шүү дээ, тэ? Мгм. Тэр бодлоодоо ажиглан анзаарна. За надад ямар бодол орж ирж байна, тэ? За тэгэнгүүтээ Мгм. буцаагаад өөрийнхөө анхаарлыг нөгөө үсээ самнаж байгаа чимээн дээр авчирдаг ч юм уу те үсээ боож байгаа Мгм. эрсээ сунж байгаа тэр суналтыг мэдэрдэг ч юм уу тэгээд ингээд нүүрэндээ тас өргөж байгаа бол тэрийг ингээд илж байгаа тэр юу ямар мэдрэгдэж байна гих мэтчлээ одоо Мгм. те ус гоожуулаад угааж байгаа л усны чимээг сонсох гэж ингээд хичээгээл нөгөө л өглөөнийхөө юуг ингээд хичээл хангалттай анхааралч төвлөрдөг болчих. Тэгэнгүүт нөгөө янз бүрийн бодол орж ирэнгүүт тэрийг анзаардаг болчих. Аха. Мгм. За баярлалаа. Хоёлын хүрээд хоёлаа бичлэгээ зогсооч. За.